Газрын дэсний 19-р талбайг 26 жил, 21-р талбайг 23 жил ашиглаж байна. Эдгээр талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээнд тухайн үеийн газрын дэсний хуулийн хүрээнд байгуулагдсан бөгөөд одоогийн Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжлолд нийцэхгүй олон асуудал байгаа учраас бүтээгдэхүүн хуваах гэрээг шинжлэх зайлшгүй шаардлага байгааг мэргэжлийн элдв ерхий газраас хэллээ. Тодорхойлбол газрын дэсний 19-р талбай ашигт малдамлын нөөц ашигласны төлбөр төлдөггүй. Газрын дэсний үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниуд хилээр автомашин, химийн бодис, автомашины сэлбэг, хүнсний болон өргөн хэрэглээний бара бүтээгдэхүүнийг татвар төлөхгүй оруулж ирдэг. Газрын дэсний бүтээгдэхүүн экспортлохдоо татвар хураамж төлдөггүй. За мөн гадаад ажилчид нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй зэрэгээс эхлээд олон асуудлыг шийдэх шаардлага байгааг хэлсэн. Харин 19-р талбай Монгол ажилчдын зүгээс хэд хэдэн саналыг дэвшүүлсэн. За тухайлбал 28 хоног ажиллаад 14 хоног амардаг. Ингэхээр 10 жил ажилласан хүн 7 жилийг нь ажил дээр өнгөрүүлсэн байх жишээтэй. За тиймээс ажиллах амрах хоногийн зөрүүг багасгах, сум орон нутгийн хөгжүүлэх бодлого дутагдж байгааг хэллээ. 22 жилийн хугацаанд зөвхөн нэг цоногоос 500 мянган баррел тос буюу 25 сая долларын бүтээгдэхүүн олборлсон байхад баялагийнхаа дээр амьдарч байгаа матад халахгүй суманд үр өгөөжөн өгөөгүй. Эдгээр сумдууд хамгийн хөгжил муутай байгаа асуудлыг шийдэх шаардлагатайг онцоллоо. Суманд үзүүлэх үр өгөөжийн хувьд бол үнэхээр хангалттай байгаа. Энийг бас бид нутгийн иргэд маань бас байнга санал тавьж шаарддаг. Одоо энэ газрын дэсний тухай хуулиар сумтай гэрээ байгуулж ажиллах, энэ хуулийг хэрэгжүүлэх сумын засаг дарга компаниуд ингэж байгуулж ажиллах хэрэгтэй. Энэ орон нутгийн хөгжил дэмжлэг үзүүлэх асуудлыг 2005 оноос хойш Петрочина дачин компани газрын дэсийг олборлож байгаа. Энийг бол суманд бол бид нутгийн иргэд бол маш өндөр хэмжээнд энэ орон нутгийн хөгжил дэмжлэгийг дөрвтэй үзүүлээч гэдэг зүйлийг бас хэлж байгаа. Газрын дэсний газар руу хүсэлтээ өгөхөөр Петрочинад манайхыг дэмждэг боловч Петрочинадаа эцсийн хүслээ тавиад хамтран ажиллаа. Манай зүгээс татгалах зүйлгүй гэдэг боловч Петрочинад ирэхээр энэ асуудал маань унцдаг, эсвэл хариу өгөхгүй таг болдог. Тэгэхээр энэ дээр одоо бас ерхий сайдыг дагалдаж явж байгаа албаны хүмүүс байна. Энэ хүмүүс маань энийг анхааралтай авч Петрочинагийнхаа удирдлагуудад бидний хүсэлтийг уламжилж өгч энэ машиныг яаралтай ажилд оруулж өгөхөд тусалцаа үзүүлээч. Энэ машин ажилд орсноор нарийн мэргэжлийн 8 хүн ажлын байраар хангагдана. Дагаад тухайн 8 хүнийг дагаад туслан гүйцэгчээр нэмж 30-аад ажлын байр шинээр бий болох ийм боломжтой байгаль орчин дээлтэй ийм технологи байгаамаа. Энийг та бүхэн анхаарал тавьж суулж холбогдох хүмүүст нь уламжилж өгөөч гэж хүсмээр байна. Олон болгосон хүчин чадварлаг залуучууд яг энэ гэр бүлийн асуудлаас болоод ажилласаа гарсан түүх байна. Манайд одоо ажиллаж байгаа энэ ажилтгчдийн 10-аас дээш жил ажилласан хүмүүс нь бол яг энэ амьдралыг биеэрээ туулсан хүмүүс байгаа. За дээрэс нь нэмээд сургуулаа төгсөөд ажлын талбар дээр шууд гарсан гэр бүлтэй болж амжаагүй тийм залуучуудын хувьд бол тийм яриа явагддаг байхгүй. Найз охин би чамайг хүлээгээд залуу насаа ганцаараа өнгөрөөмөргүй байна гэдэг энэ үгийг сонсож ажиллах урам зориг нь одоо мохдог, няцдаг ийм байдал ажиглаж байна. Тэгээ иймэрхүү байдалтай холбоотойгоор ямар ч байсан тэр ажиллах амрах хугацааны харьцааг жоохон өөрчлөх боломжийг энэ холбогдох хуулиуд дээр судлаач. Энэ 2000 оны нийгмийн хангалттай хөтөлбөрийн сэдвийн 73 тушаалаар энэ хүн дортой нөхцлөөс бол бас энэ газрын дэсний олборлолтын хүмүүсийг даасан байна гэж хэлж байна. Энийг албаасаар очиж бас нийгмийн хангалттай хөтөлбөрийн сайдад бидний дамжуулж энэ тушаалыг өөрчлөх асуудал дээр болсон гэж анхаарлаа хандуулна гэдгийг бас хэлье. За энэ Матад сумыг шинэ сумын төв болох асуудлыг бас тавьж өгөөч гэдэг асуудлыг ярьж илээ. Саяхан бас одоо халах голын 70 жилийн өмнө босгон дээр халах гол сумыг бид нэр 6 сарын дотор бас манайхан өөрсдийнхөө хүчээр барьж байгуулж дуусгасан. Шинэ сумын төвтэй болсон. Матад сум бас одоо ийм шинэ сумын төвтэй болох байхаа гэж найдаж байна. Сая бас газрын дэсний туслах үйлчлэг эрхлэлтийн компаниуд ярьж байна. Энийг бол манай газрын дэсний ашигт мөрхмөл газрын дэсний газрын орлогч дарга эднээр өөрөө сууж ийн эднээр даргыг нэг анхаарал аваад явах хаа гэж найдаж байна. Орон нутагт оруулах үр өгөөжийн асуудлыг олон жил ярьж байгаа боловч дөрвтэй шийдвэр гардаггүй. Тэнд ажиллаж байгаа Монгол ажилчдын ажлын нөхцөл нийгмийн асуудалч мөн асуудлын гадна үлдсээр ирсэн. Энэ удаад ч мөн ерөнхий сайд хүрэлцэх 21-р талбайн ажилчдын санаа бодлыг сонсолгүйгээр нисдэг тэрэгтэй тамцгийн талыг үзээд өнгөрлөө. Харин газрын дэсний роялти буюу нөөц ашигласны төлбөрийн 30%-ийг тухайн орон нутагт нь хуваарлах хууль хизээ хэрэгжих талаар байр суурийг нь асуухад дараах хариултыг өгсөн юм а. Газрын дэсний роялтигийн 30%-ийг нь орон нутагтаа хуваарлах асуудал бол өнгөрсөн удаад нэлээд асуудалтай болж ирсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
Тэр тэгээд шийдвэр гарсан тэр асуудлаараа тэгээд шийдэгдэж явна шүү дээ. Газрын засгийн нөөц эсгэлсний төлбөрийн 30% Орон таймагт хуваарлагдах хуулийн заалттай боловч төсвийн тухай хуулийн дээр нэгдсэн санд орно гэж заасны улмаас улсын нэгдсэн санд төвлөрж байгаа. За сүүлийн хэдэн жил хүчтэй яригдж байгаа энэ асуудал олонд мэдэгдээгүй шийдвэр гарчих уу? Эсвэл ерөнхий сайд иймэрхүү үгээрээ хэлбэрдээ сурчсан хүн үү? Үүнийг цаг хугацаа харуулах үзье.